Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол hulсан үзгийн тэг. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр hulсан үзгийн тэгийн онцлогийг таньж уншнаа. За hulсан үзэг гэж юу вэ хүүхдүүдээ? За дэлгэцэнд hulсан үзгийн зургийг харуулсан байна. За hulсан үзэг гэдэг нь улсаар хийсэн бичгийн хэрэгсэл юм. Улсыг нэг талыг нь хавтгай, нөгөө талыг нь харандааны үзүүр шиг үзүүрлэж бичдэг гэжээ. За дэлгэцэнд hulсан үзэг болоод үнсэн самбар байна. Тэгэхээр үнсэн самбарыг тэгш харуулдан зассан модоор хийж гадаргууг нь тослон аргалын юм уу ясны үнсээр өнгөлж бичихэд бэлэн болгоно. За энэ үнсээр энэ самбар дээрээ үзүүлсэн хулс модоороо бичдэг байна. За бичсэн бичгээ дахин үнсээр арчхад үсгэн нарилж дахин шинээр бичихэд бэлэн болдог байна. За энэхүү үнсэн самбар hulсан үзгийг анх бичиг үсэг сурч буй хүүхдүүдэд бичиг заахад хэрэглэж байсан бөгөөд нэгээс эхлэн хэдэн ч хуудастайгаар мөн авч явахад тохиромжтойгоор том жижиг янз хийдэг байна. За тэгэхээр хэдүүлээ одоо hulсан үзгийн тэгийн онцлогийг мэдж авцгаая. За улаанаар одоо тодруулсан үгсийг уншиж үзээрэй хүүхдүүдээ. Тэгэхээр hulсан үзгийн тэгээр бичгээд уншиж үзэхэд бол энэ гээгүүлэгчийн өмнөх туслыг тавьдаг байх нэ. За энэ дээр ялгуусан гэдэг үг байна. Болгож гэдэг үгний гээгийн хоёр тусал тэ. За энд нөгөө олон тооны нугууд байна гэх мэтчлэнгээр энэ гээгийн тусал байхгүй байна. За дараагийн онцлог болохоор тийн ялгалын нөхцөлийг өмнөх хүүхдэд хамт бичсэн тохиолдол илбэг байдаг. За энэ дээр үйлдлийн тийн ялгалын бар бэр нөхцөлийг хэрхэн холбож бичиж вэ гэдгийг уншиж үзээрэй хүүхдүүдээ. Тоогоор, заяагаар, хилээр гэсэн үгнүүд байна. За дараагийн онцлог бол үгийн адагт орсон эс гээгүүлэгч үсгийг хохор сүүлээр бичдэг. Үнийг үгийн адагт орсон ин, үсгтэй андуурах тохиолдол төдийлөн гарахгүй байх нэ. За дэлгэцэнд үзүүлснээр хараараа хүүхдүүдээ. За хатигны үгс, за төгс үзэсгэлэн, хартсын хөвгүн, улсын гэдэг үгний эс үсэг, за харцас гэдэг үгний эс үсэг, төгс гэдэг үгний эс үсгийг хараарай. За ийм хохор сүүлээр бичдэг онцлогтой байх нэ. Хохор сүүл учраас одоо энэ тэй андуурагдахгүй гэсэн үг. За үг тасалж бичихтэй мөрийн адагт тохиож буй үсгийг үгийн адагт орсон хэлбэрээр харин шин мөрнөөс эхэлж буй үргэлжлэл хэсгийг эхний үсгийг үгийн эхэнд орсон хэлбэрээр бичдэг онцлог байх нэ. За модон бартай яг ижил одоо судар бичдэгтэй төстэй учраас одоо үгийн энэ уншиж буй үг маань одоо утга төгс биш бол дараагийн мөрөнд шилжүүлээд одоо холбож уншиж үзвэл илүү үгийн нөгөө утга ялгарх нэ. За ялгуусан гэдэг үгийг хараарай. Бүгдэд гэдэг үгийг хараарай. За хэрхэн холбож бичиж вэ гэдгийг ажиглаарай. За дараагийн онцлог бол үгийн адагт орсон бэ гээгүүлэгчийг уйгар хэлбэрээр бичих тохиолдол бий. Өөрөөр хэлбэл үгийн адагт ном, мах бодоор бус, гидэс, орхиц гэсэн хэлбэрээр бичдэг байх нэ. За энэ дээр одоо бэ үсгийг хараараа хүүхдүүдээ. Дөрвөн тэв гэдэг үг баггүй. Тэвийн бэ гэсэн үг. За тэгээд урд замбуу тэв гэх мэт нэ. Та бүхэн дурын нэгэн hulсан үзгийн тэгээр бичсэн бичвэрийг уншаад одоо дээрх онцлог байна уу үгүй гэдгийг тунгаан мэдлээ баттгаарай. Дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Баяртай.